Хөдөлмөрийн Баатар академич Ширэндвийн нэрэмжит Өвсгөл аймгийн Шинэдэр сумын ерөнхий боловсролын сургууль. Баг сургуулийн түүхийн товч. 1921 оны Ардын засгийн газрын хуралдаанаар баг сургуулийн тэнхимийг үүсгэн байгуулах шийдвэр гарч, нийслэл хүрээний баг сургуулийн тэнхимийг үүсгэн байгуулж, 1924 онд Тэрхийн цагаан нуурын баруун хойно Цэцэрлэг мандал уулын аймгийн Чандман үлзийд Далайн хошууны буюу Далайн Чохорвагийн Тариатын сургууль байгуулагдсан түүхтэй. 1921 онд Монгол улсад анхны баг сургууль үүсгэн байгуулагдах тогтоол гаргаад 1926 онд Монгол улсад анхны Арангай аймгийн Тариацсамд баг сургууль байгуулагдсан юм түүхтэй. Тэгээ энэ түүхэнд болохоор манай сумаас тухайн үед бол ард даржаагийн Батцуур, Лавжаа гэсэн юм хүүхдүүд бол Арангай аймгийн Тариацсамд очиж анхны баг сургуулийн сурагчид болсон түүхтэй байна. За 1929 онд бол засгийн газрын шийдвэрээр анхны манай суманд бол анхны баг сургууль үүсэн байгуулагдсан хэдий ч 1932 онд эсэргүү бослогын улмаас бол татан богдсон байгаамаа. Тэр Арангай руу явдаг байсан шүү дээ манайхан чинь. Манай эндээс явдаг. Одоо тэр Ламсан гэдэг манай аавгэгч тэр чинь багш байсан. Бас Шинэдрийн сургууль багш. Ламсан чинь тэр чинь уршаа Арангай Цэцэрлэгт очиж. Одоо 300 км, 300 гаруй км мороор явж очиж суралцдаг байсан гэлээ. Одоо дасчдсан багш энэ бол тийм юм дорсомж байдгийн байлээ. Гэвч Ардын засгийн бодлого шийдвэрээр 1935 онд яамны зөвшөөрөл улсаас олгосон төсөв тулгуурлан Арангай аймгийн Чандман сумын баг сургуулийг сумын төвийн ойролцоох сүүл толгойн урд дэнж дээр 2 багш 25 сурагчтайгаар байгуулсан бөгөөд анхны захирлаар нь Тариат сумын баг сургуулийг төгсөөд багшийн буюу оюутны сургуулийг дүүргэсэн Даржаагийн Батцуурыг томилжээ. За манай 1935 онд Өвсгөл аймгийн Шинэдэр сумд анхны сургуулийг байгуулж нэг багш нэг ажилтаа 25 сурагчтайгаар бол сүүл толгойн дэнж дээр бол анхны баг сургуулийг албан ёсоор үүсэн байгуулагдсан түүхтэй. Даржаагийн Батцуур гэдэг бол үнэхээр хосгүй 7 аймагт ажилласан хүн байд юм шүү дээ. 7 аймагт ажиллаж зөвхөн Өвсгөл аймагт ихэд 8 сургуулийг хөл дээр нь туссан. Нэг сургууль дээр очиод ингэж ажиллахын гэдгийг хэлээл тэгэл залуу захиралд хүлээлгэж өгөөл явдаг. Дараагийнхаа сургууль дээр очдог. Ийм төсвөртэй, төвчээртэй Дайчин Батцуур гэж нэрлэгддэг ийм хүн байжээ. 2 ангид хичээл заахта нэг самбар голд нь тавиад самбарынхаа 2 талд гарч 1-р ангийн хүүхдүүд, 2-р ангийн хүүхдүүдтэй 2 талд нь гарч хичээлээ заадаг байсан гэсэн. Аавын маань алдрыг мөнгөчүүлээд үе үедээ дурсан бахархаад явж гэн гэдэг бол энэ хүний ямар их олны дунд өөрийнх нь тэр илчгэрлийг түгээж чадсан юм бэ гэдгийг эндээс харагдаж байгаа болов уу гэж бодож байна. Бүрэн бусдын сургууль байгуулагдсан. Бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчний тогтоолоор 1942 онд орон нутгийн засаг захиргааны хуваарлалтанд томоохон өөрчлөлт оруулж 38 баг 3300 гаруй өрхтэй Баянзүрх, Идэр, Их Жаргаланд, Чандман сумдыг Арангай аймгаас Өвсгөл аймагт шилжүүлв. Энэ нь тухайн үед ерөнхий сайдын орлогчоор ажиллаж байсан Ширэндвийн зүгээс ихээхэн дэмжлэг үзүүлсэн зүтгэл байлаа. Ингээд 1949-оос 1950 оны хичээлийн шинэ жилд Шинэ Чандман баг сургууль бүрэн бусдын сургууль болсон түүхтэй. 1948 онд аавтайгаа хоёулаа Шинэ Чандманы төвд орж ирж сургуульд орж ирсэн. Тэр үед би байшин гэдгийг мэддэг анх удаад энд байшин харж сонирхож байлаа. Бид тэр үед нэг 20 хэдэн хүүхдний ангид байсан баг. Ангийн багш Нямаа гэж хүн байлаа. Ням Жандсан гэж.
Тэр хүн одоо анхны миний багш байсан. Сумын төвд болохтой зэрэг сургууль бол гэртээ байсан. Хэдэн гэр байсан би одоо сандгүй баг байсан болохоор ямар ч гэсэн гэрт хичээлж байсан. Хоёр ийм ширээн дээр тавьчаад үзэг харандаа ховор дайны үе байсан болоод үзэг харандаа ховор балын харандаа хувааж өгдөг. Сумны ханганд чирнэлээ найруулж ингэж тэгж бичдэг байсан. Би энэ суманд төрсөн. Тэгээд би энэ суманд сургуульд орсон. Би энэ суманд ерөнхий боловсрол эзэмшсэн. Би энэ суманд эргэж ирээд бас энэ сумандаа багшилсан. Надад хичээж заасан багш нар бол өстой бурхан шиг багш нар байсан. Тэрний хүчинд чи би ингэж явж байгаа. Би ч гэж ер нь бид нар ингэж өсөж өмүүжиж төлөвшөж өөрийнхөө одоо эзэмшсэн мэрэгжил маань таримл зүйлийг заалгасан эрдэм маань төрмөл ухаан таримл ухаан хоёроо ерөөсөө л төрсөн нутаг төрлөх сургууль ийм л юмдаа би сэтгэлээрээ холбоотой одоо 80 насны өндөрлөг дээр гарлаа да. 57 онд би сургуульд ороод 1964 онд сургуулаа төгсөөд Улаанбаатар хотын багшийн сургуульд суралцаад 1967 онд төгсөж ирээд Хөвсгөл аймгийнхаа их уул суманд 3 жил багшлаад тэгээд 1969 онд өөрийнхөө уйгуул байгуул Алтан нутагтаа ирж 30 жил багшлаа. Энэ сургууль маань эртээр үеэс миний эрдмийн өргөө сарвал сайхан замтай олон хүний үр хүүхдийг өсгөж хүмүүжүүл, сургаж хүмүүжүүлж байсан сайхан нутаг юм аа. Сургуульд бол бид нар заахаргаараа тэргүүний сайхан хичээл заадгаараа дээдийн дээд оноо очихыг авч энэ сургуульда сайхан нэртэй, сайхан заахарга, сайхан хичээл заадаг 11 багштайгаа хамтран ажиллаж ингэ залуу насынхаа их хүчийг өнгөрөөсөө. За тэгээд миний хамт олон, миний сургууль, миний хөгшин настай багш нар намайг сайн багш болгосон гэж бодож байгаа. Байгуулж бүтээсэн юмных нь одоо энэ 90 жилийн ой болж яхад Тэнгэрээс харж байгаа эрхэмдээ багш нартаа одоо нэг багштар мөргий, номдор мөргий гэдэг энэ ерөөлөг дэвшүүлээ да. 4-р анги 7-р анги хоёрын алийг авах вэ гэж хичээлээр дамжин багш надаас гэж асууж байсан. Тэгээд би 4-ийг авъя гэсэн. Чи мөн хажуу хүүхд юм аа. 4-р анги авах гэдэг гэсэн. Хүүхдүүд чинь аяндаа өөрсдийгөө удирдаад явчихдаг байлаа тэр үед. Ер нь хүүхэд өөрийгөө удирдах гэдэг юм бол бидний анх багш болоод ирэхэд бол ер нь нэлээд сайн байсан. Багангийн багшаар ажиллах хугацаанд бол намайг одоо улсын тэргүүний багангийн заахарын нэгдлийн хамт олон хүлээж авч одоо тэр сайхан Ахмад багш нарын арга туршлагаас суралцж тэд нартэйг одоо мөр зэрэгцэн ажиллаж исэн. Тэр үед одоо нөгөө утга зохиолт Жамин гэдэг хүн байсан шүү дээ. Тэгээд надад нэг их гоё урмын үг хэлсэн. Тэр үг нь болохоор за миний хүү сайн ажиллаарай. Одоо цээжний хэдэн мордон дотор ганцхан даагуурлаж байгаа байх шүү гэж хэлсэн. Маш их баярлуулж исэн. Тэгээд энэ сургуульд бол маш их арга туршлагатай багангийн заахар нэгдлийн багш нар нь одоо улс аймгийн алдар цуутай олимпиад уралдаан тэмцээнүүдэд байнга тэргүүлдэг Үржин ханд багш, Жаргал багш, одоо Монгол улсын гавьяат багш, Майн гүмбэн багш одоо миний халамжлан өмжүүлэгч багш. Ингээ бүх багш нараас дарга зүгээ суралцаад багш нарынхаа дунд ингээ ажиллаж байхад маш их сайхан байсан. 8 жилийн сургалтанд шилжсэн. Бүгд найрамдах Монгол Ард улсын боловсролын системд охид хөвгүүдэд 8 жилийн сургалтаар бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх шин зорилт хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тухайн үед засаг захиргааны нэршилд өөрчлөлт орж шинэ эдэр сум болон өөрчлөгдсөн. Ардын аж ахуй хүйтэн хөдөө аж ахуйн хоршоолол болж сум нэгдэл хэмээх нэр томьёог хэрэглэж эхэлсэн. Бүх нийтээрээ бичиг үсэгтэй болох соёлын довтлогоо гэх давлгаа эд өрнсөн зэрэг явдал нь бүрэн бус 7 жилийн дунд сургуулийн материалыг баазыг бэхжүүлэх арга хэмжээ болон өргөжин хэлсний үндсэн дээр шинэ эдэр сумын сургуулийг 1968-аас 1969 оны хичээлийн жилээс 8 жилийн сургалтанд шилжүүлсэн байна.
Энэ үед тус сургуулийн 23 багш, 25 ажилчин, 870 орчим сурагчтай байлаа. Манай хөгшин болохоор энэ сургуульд 55 онд 7 төгсөөд тэгээд багшийн сургуульд явж багш болоод 58 онд энд багангийн багшаар ажиллаж байсан. Тэгээд курст яваад математикийн шугам зургийн багшаар ажиллаад 8 жилийн сургуульд ажиллаад тэгээд багшийн дээд сургуулийн математикийн ангид, физик математикийн ангид орж суралцаад 70 онд Жаргалан цомд хичээлээ эрхлэгч. 75 оноос хойш энэ шинэ эдрийн сургуульд хичээлээ эрхлэгч. Захирлын ажил, физикийн багшийн ажлыг хийж байж байгаа 99 онд тэтгэвртэй гарсан. Энэ хугацаанд бол шинэ эдрийн багангийн сургалт бол их сайн гэж улсад яригддаг байсан. Энэ ажилд бол төмрийн дандан гэдэг хүн манай хөгшин хоёр бол нэлээх хувь нэмэр ор болсон гэж боддгоо. 10 жилийн сургууль болсон нь. Бүгд найрамдах Монгол ард улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөнд хүн амын ерөнхий боловсролыг шин төвшөнд хүргэх зорилтыг дэвшүүлсэн байна. Бүх нийтийг бичиг үсэгтэй болгох зорилттой хангаад нэгдсэн үндэсний байгууллагын итгэмжлэлийг хүлээн авчээ. За би 1978 онд аймгийн намын хорооны товчооны шийдвэрээр шинэ эдрийн сургуулийн захирлаар томилогдож очсон. Аймгийн намын хороо бол намайг сургууль завсарлалтыг зогсоох, сургуулийн материалыг баазыг бэхжүүлэх, тэр сургуулийн өөдөн татах асуудал дээр өөрийнхөө ухаан бодлоо зориулаад ингээд сайхан ажиллаараа, үр дүн гаргаараа гэж хэлээд явуулсан. Сургууль завсарлалт бол сургуулийн насны хүүхдийн 80 хэдхэн хувийг хамардаг, бусдын завсарч ирсэн байхгүй. Тэгэхээр тэр олон хүүхд завсардуулж ирсэн учраас аймгийн намын хорооны товчооны анхаарал татчихсан байсан. Сумч их анхаарал дэмжлэг үзүүлсэн. Тэгээд би сургуулиас завсарсан сургууль зөх хүүхдүүдийг бүгдийн намар 9 сарын 1-нд цөмийн цуглуулж дотор байранд авахыг аваад айл байлгахын байлгаад ингээд тэр талын асуудлыг үзэгсэсэн. 6 дугаар 5 жилд улс даяараа түүний дотор Хөвсгөл аймагт хэд хэдэн 8 жилийн сургуулийг 10 жилийн сургууль болгох зорилт дэвшүүлсэн байна. Түүний дагуу шинэ эдэр сумын сургуулийг 1976-аас 1977 оны хичээлийн жил 10 жилийн сургууль болгон өргөтгөж, тус сургуулийн захирлаар багшийн сургууль дүүргэн баг сургуульд хэдэн жил багшлаад дараа нь Монгол Улсын их сургуулийн физикийн багш мэргэжлэр төгссөн Жамсрангийн Чимэд Цэрэнг Томилж, Хөвсгөл аймгийн Галт Жаргалан цумын сургуулийн 8 дугаар ангийн төгсөгчдөөс ирж 9 дугаар ангид илснээр 3 бүлэг 1000 гаруй сурагчидтай 10 жилийн сургууль үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй билээ. За 1-ээс 3 дугаар анги хүртэл одоо ядмын жаргал багштай бага боловсрол. За 4-өөс 8 дугаар ангид Дамдан Базар багшийнхаа одоо анги удирдлаганд одоо 8 дугаар анги төгсөж 9-10 дугаар ангид Давааны багшийнхаа одоо удирдлаганд ингэж 10 дугаар ангиа төгссөн ийм одоо сайхан одоо дурсамжул тодхон байна. Манай ээж энэ одоо сургуульд байрын багш, байрын одоо жижүүр, цэвэрлэгч, галзуухны одоо туслах тогооч зэрэг ажлуудыг хийдэг байсан. Тэгээ байрын жижүүр хийж явахдаа байрны хүүхдүүд манай ээждэг сайн. Өөр том бол төгссөн зэрэгээс яваад ирсэн байранд тэгж их цог байгаад тэгж сахилах гочээд ингэж байлаа гэдэг. Наа дурсамж ирсэн байранд байсан хүүхдүүд их ирдэг байсан манайхаар. Хүн болгоно л дуулангойг магтаж ийдэг байсан. Хүүхдийн төлөө яста чин сэтгэлээсээ ажилдаг. Тэр үед чи бас одоо үеиг бодоход юу байсан л да. Юм болгон тийм ховрдуу тийм үе байсан. Тэгэл дулумгой хүүхдүүдийн гутал хувцсыг урагдсны ойж өгнө. Тэгэл дээл хувцсыг онгорхоо цаорхойг ойж өгнө. Бүр багангийнхын хичээл ном энчгэл давтуулсан сууж илээдэг. Заримдаа бүр хүүхдэрээ хүүхэд болцсон тоглоод ч сууж идэг тийм л юм байсан. Тэгэл дулумгойтойгоо тэгж ажиллаж ирсэн. Тэгээ тэр үеийн жоохон хүүхдүүд 7-тай 8-тай тийм хүүхдүүд холоос суун энэ бөксий бүгдгэнээс тэгээд тэднэр нь гүүн гэрлүүгээ нугдаж барайл. Тэгэл хойноос нь яваад дулумгой хүүхдүүдтэй яагаал луун чихэр тийм юмар хуурж ацарлаа гэлдэг байсан. Өөрхий. Тухайн үед одоо манай ээжтэй хамтран ажиллаж ирсэн бүх хүмүүс бол одоо сэтгэл тодхон ийм одоо сайхан дурсамж байна.
1965 онд энэ сургуулийн 7 дугаар ангийг төгссөн. Тэгэхэд одоо энэ яригдаад байгаа Алдарт Бацуур багш миний захирал байсан. Тэгэхдээ монгол хэлний хичээл зааж ирсэн ийм хүн. За тэгээ би мөрөнгө 10 жилийн сургуульд суралцаад тэгээд дараа нь дээд боловсролтой математикийн багш болсон ийм хүн. Би өөрөө магадлалын онол гэдэг одоо санамсаргүй үзэгдлийг судалдаг ийм онолыг наривчлан судалсан хүн. Тэгээд энэ сургуульда магадлалын онолын чиглэлийн тэм кабинет байгуулсан. Манай шинэ дээр сумыг бол оюунлаг сум гэж ярьдаг. Манай Алдарт Эрдэмтэн академич Ширэн Дугаан хэлсүүг байдаг. Хүн нутагтай нутаг сүлдтэй гэж. Тэгээ сүүлдээ бол сүлд нь бол оюунлаг чанар юм гэж ингэж ярьдаг болсон. За ингээд Ширэн Дугаан бол энэ сургуулийн одоо овг нь болж шít. Миний яг суралцаж төгссөн 1980-аас 90 оны хоорондох энэ 10 жил бол энэ сургуулийн түүхэндээ 10 жилийн одоо боловсрол гэдэг ямиг олгох хамгийн одоо хөгжингүй үе гэдэг юм уу? За миний ээж зөвхөн Дашурших гэж Монгол хэл уран зохиолын одоо багшаар 77 онд дадлагч багшаар ажиллаж байгаад за дараа нь одоо 20 шахам жил нутгийнхаа сургуульд одоо ажиллаж исэн. Намайг Монгол уран зохиолын багш болоход одоо нөлөөлж хөтлсөн хүн байдаг. 1961 онд энэ тус сургууль Бацуур багшийн байгуулсан сургуульд орж Бацуур багш маань намайг захирал байжгаад хүлээж аваад тэгээд Хөрвжил багш, Шалтар багш гэдэг хоёр багшаар анхны хичээлээ заалгаж дараа нь тэгээд Алдарт бидний хамгийн хайртай Гомсрон багшийн ангид 2 дугаар ангид төгсөөд тэгээд 3 дугаар ангид Иргэзэн багш гэдэг гайхалтай Арднаа багшийн гэргий Иргэзэн гэдэг гайхалтай багш. Данаагаар нь Дансран багшийн гэргий Балжинан багш. Манай бидний хайртай багш Товодарж багш. Ингээд манай энэ Атрын Цэдэн болын хүүхдүүд гэж нэрлэгддэг Атрын хүүхдүүдийг авч явсан Миевсрэн багшийн ангид ингэж дамжиж 7 дугаар анги төгсөөд 8 дугаар ангидаа манай сургуулаас юм баг ирнэ ихний ардын гэрлийн тэргүүний ажилтнуудын нэг тогтхын 7 хөсрөн гэдэг багштай анхны 8 дугаар ангийг 1969 онд төгссөн юм. Ингээд 69 оноос хойш одоо мөрөн 10 жил рүү яваад тэгээд 9 жилийн дараа 1978 онд өөрийнхөө сургуульд ирж багшилсан. Миний анхны шавнар 1981 онд 10 дугаар ангид төгссөн. Тэгээд 5 ангийн одоо ангиуд ирдэж цөөн олон цагаар жилээр удирдах. Тэгээд дараагаар нь хичээлийн эрхлэгч сургалтын менежерийн ажил хийж гад мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн орлогч захирлаар очиж ажиллаж байсан. 99 оноос соёл урлагийн их сургуульд ажиллаж байгаад тэтгэвртэй гарсан юм. За 78 онд эхнэр гэр бүлийн хүмүүс сургууль төгсөж ирээд шинэ эдрийн сургуульд бас орж ирж ажилласан. Намайг орж ирүү захирал бид хоёрыг сайхан хүлээж авч намайг аж ахуйн эрхлэгч гэдэг ажилд томилоо. Тэр үед чинь нэг халаалт гэж байгаагүй. Төлөө мод аваж уулнаас сургуулийн байраа галдаг дотоороо. Тийм үед л ажиллаж байсан. Сургууль маань ерөөсөө хамгийн том сургууль болсон Жаргал галт төмөр урлагийн хүүхдүүд суудаг том 10 жилийн сургууль бий болж. Одоо дүүн хэрэгэд усны тэрэгний жолооч үйлээ төгөөгч. Тэгээд одоо Эрдэнэбаатар Чимцэрэн гээд сургуулийн жолооч нар 53-тай. Бүх тэр төлөө модыг чинь гэж зөөж байдаг. Тийм хүмүүс байсан. Тэгэл одоо энэ олон хүүхдүүдийн нэг ээж нь болж хоолж исэн анхны тоогооч одоо даваа, толгор гэдэг хүмүүс ийг бас хэлэх хэрэгтэй. Тэрүүний сургасан хүмүүс нь одоо олон тоогооч нар одоо тэр дотроос Халтар эгчгээд одоо нэг хүн сууж энэ тэр бэлдсэн хүмүүсээс нь. Монголын боловсролын төвхөнд манай сургуулийнхан бол маш одоо сонин содон юм үйл явдал үлдээсэн. За энэний юу вэ гэхээр 1978 онд 78-аас 79 оны хичээлийн жилд болохоор бас нэг том асуудал гарсан юм аа. Аймгийн эвлэн хорооны 1-р нарийн бичгийн дор төдөв байлаа. Би сургуулийн захирал боллоо. Намайг одоо байхгүй Цэдэн Бадарга захирагч гэсэн байсан. Манай 10 дугаар ангийн хүүхдүүд.
Би 1978 онд анхны 10 дугаар анги төгсгөөд эвлийн илгээлтээр Атрын сангийн аж ахуйд очисон. Гэтэл бас хүүхдүүд маань дотроо болох, ухрах энэ төр иймэрхүү асуудлууд их бэрхшээлтэй асуудал их гарч ирсэн л дээ. Ерөнхийдөө бол 4-5 их эцэг зөвшөөрж ирсэн тэр үед. Тэгээд би Сэдэнбал дарагт аймгийн эвлэн хороотой хамтарч агаад захиа бичлээ. Тэгээд захианы 3 хоног тэрэл Сэдэнбал даргын захиа эренгүүт бүх эцэг их зөвшөөрсөн. Тэгээд бидүүд Атарт явхаар болоод 10 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүд чинь 5 сарын 1-нд 10 дугаар анги төгслөө. Бараг л ёстой нойр хоолгүй зүтгэсээр байгаа. Тэгээд хавар Атарт нь явуулсан. Монгол улсад бол атарчих хөдөлгөөнийг бол байгуулахад бол манай сургуулийн сурагчид тухайн үед бол одоо төр мандах багштай 10 бие ангийнхан бол анхны атрын бүлийг үүсэн байгуулж Төв аймгийн Найрамдал сангийн аж ахуйд очиж ажиллаж байлаа. За ингээд энэ нь улбаалаад бол энэ ангиас бол атрын анхны ангиас бол олон хөдөлмөрийн баатрууд, олон одоо гавьяатууд төрөн гарсан ийм сайхан түүхтэй. Тэгээд тэр яг үр дүнтэй болсон. Монголд анхны юм да атрын. Тэгээд одоо би бас өөрөө газар тариалан эрхэлт болохоор би атрын анхны хүүхдүүдийг гаргаж ирсэн тэр маань бас үр дүнтэй байгаа юм байна гэж бас дотроо яхан омогшил явдгийг. За бид нар одоогоос 47 жилийн өмнө Монгол улсад атар газар эзэмших аян өрнж явах тэр үед шинэдэ сумынхаа энэ 10 жилийн анхны төгсөгчд 80 гаруй хүүхдийн 2 анги төгсөж байлаа. Тэгээ энэ үед одоо анхны төгсөгчөөр төгсөж багтаж анги хамт олноороо төгсөөд Сэлэнг аймгийн Найрамдал сангийн аж ахуйд илгээлт авч 34 үеийн 2 багшийн хамт очиж ажил амьдралынхаа гараа эхэлж исэн ийм түүхтэй болсон. Тэгээд тэр цагаас хойш бид нар 28 хүн одоо хамт олонны тус 28 ихтэй сургууль төгсөж эх орныхоо өнцөг үлэмэрт өнөөдөр ажиллаж амираад тэгээ өнөөдөр бүгдөө насныхаа одоо тэтгэврс гарч ингээд өнөр итгэн болоо ажиж амьдарч байгаа ийм хамт олоо. За миний үе 1991-ээс 1996 он хүртэл сургуулийн захирлын ажлыг хассан. Тэгээ энэ үе маань Монгол улс төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийг нийгэмшүүлж одоо улс төрийн хувьд бол ороо бусгаа ийм цаг үе байсан. За хамгийн хүндрэл бэрхшээлтэй бол бид нар дотор байрныхаа одоо хүүхдүүдийн хоол ундны асуудлыг бэлтгэх энэ асуудал байсан. Тэгээ бид одоо энэ үед бол яг багш ажилчид сум орон нутгийн удирдлагынхаа одоо хүчинд бол ялангуяа одоо сургуулийн туслах аж ахуйг одоо хөгжүүлэх чиглэлээр бол нэлээ анхаарч ингэж ажиллаж ирсэн. Манай сургууль бол бас олон корпустай нэгдсэн халаалтанд байж байгаа. Яг зах зээлийн шуурганд бол халаалт зогссон. Ингээд одоо энэ халаалт сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд бид нар өөрсдийнхөө хүчээр сургуульд уурын зуух барьсан. 1975 онд 1-р анги Жигдэн Боггон багшийн ангид анх 1-р ангид орж ирсэн. Тэгээд 83 онд 8 төгсөд илгээлтээр гараад Тэмсд явахсан ээж маань явуулаагүй. Тэгээд илгээлтээр гаж тэгээ малчин болсон. Амжилтаар цацарсан сургууль. Өсгөл аймгийн Шинэдэр сумын сургууль нь 716-аас 456 суугчдтай 62-оос 68 албаагчдын орон тодогоор хичээл сургалтын үйл ажиллагааг явуулж байна.
Мэргэжлийн багшаар 100% хангагдсан нийт багш нарын 75% нь мэргэжлийн зэрэгтэй. 2001 онд математикийн гүнзгийрүүлэлтийн сургалт анх удаа шинэдрийн сургуульд ингэж хичээлүүлж байсан. За тэр сургалтын бол математикийн гүнзгий сургалттай анхны ангийн шав байна. За 2007 онд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийн 37 хүүхэд төгсөж байсан. За үүнээс 2 доктор төрсөн. За 6 инженер, за мөн боловсролын салбарт 6 хүн гэх мэтлэн одоо өөрсдийн ажиллаж амьдарч байгаа салбар хүртээ маш сайхан амжилттай ингээд явж байна. Би болохоор одоо төрөлх сургуульдаа сургалтын менежерээр ингээд ажиллаж байгаадаа их баяртай байна. Сургалтын менежерээр ажиллаж байх хугацаанд бол одоо сургууль дээрээ багшаасаа суралцъя. Одоо бусдаасаа одоо туршлага судлах жишээлбэл элтийн ерөнхий шалгалтанд одоо амжилттай сайн бэлтгэдэг одоо туршлагатай багш нараа бас залуу багш нартай үлгэр дуурайл болгож туршлагыг нь судлуулах, за мэрэгжил арга зүй ур чадвараараа манлайлдаг багш нараараа бас мэрэгжлийн хичээл заалгаж хамтарч ажиллах. За ер нь бол залуу хүмүүсээ одоо залуу ирсэн багш нараа одоо сайн багш болгож авахын тулд бол бас эдгээр олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулж байсан. Хөрөнгө оруулалт 2020 онд улсын төсвийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай 240 хүүхдийн суудалтай хичээлийн байр. 2021 онд аймгийн засаг даргын нөөц 950 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай биеийн тамирын зал. 2024 онд улсын төсвийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай 100 хүүхдийн ортой дотуур байр ашиглалтанд орлоо. За Шинэдэр сумын хөгжил цэцгэлтийн одоо гол их үүсвэр бол энэ боловсролын байгууллага. Боловсролын байгууллагыг материалын баазыг бэхжүүлэх, сургалтын орчныг бүрдүүлэх, багш сурагчдыг сургалтанд хамруулах, давтан сургах, ер нь бүхэлдээ багш сургууль хөгжүүлэгч хүүхдүүдийн аятай тухтай орчин нөхцөлд амьдрах, суралцахын боломж олж байгааг хангахын тулд би аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд удаа дараа сонгогдсон, сумын засаг даргаар ажиллаж байсан сургуулийнхаа одоо төгсөгчдийн адил одоо сургуулийнхаа материалын баазыг бэхжүүлэх, дээшлүүлэх, ажиллах орчин нөхцөлийг одоо сайжруулах энэ чиглэлд бол бас томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг одоо хийж шийдэж байсандаа бол талархалтай хандаж ингэж явдаг. Цаашид одоо сургуулийнхаа багш сургууль хөгжүүлэгчд ажилтан одоо багшийн ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэх, материалын баазыг бэхжүүлэх, сурагчдын суралцах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр бол цаашид өөрөөсөө шалтгааллах бүхнийг хийнэ гэж ингэж бодож явдаг. 1976 онд Хүсгэл аймгийн Шинэдэр сумын 10 жилийн сургуульд ирсэн ороод 1986 онд 10 дугаар анги төгсөөд за багшийн дээдээс сураад эргэж 1991 онд тус сургуульдаа эргэж очиж одоо 9 жил багшаар ажиллаад тэгээ одоо үргэлжлүүлээд энэ нийслэлийн ерөнхий боловсролын 76 дугаар сургуульд ажиллаж байна. Нийтдээ би улстай 35 жил багшилсан. Өнөөдөр манай сургууль дээр төрлөх сургуулийн маань үе үеийн одоо багш шав нарын хамтарсан одоо спортын өдөрлөг зохион байгуулагдаж байна. Энэ хүү өдөрлөгийг манай сургууль дээр хамтран зохион байгуулж байгаа их баяртай байна. Улаанбаатар утгах Шинэдэр сумын нутгийн зөвлөлийг бол анх манай гавьяа туулж одоо шинэ үндсэн хуулийн ихийг барьсан Чимэдгуй анх санаачилж байгуулж ирсэн байдаг. Сайн дурын үндсэн дээр одоо сум орон нутгийн хөгжлийн төлөө үйл ажиллагаа явуулж байна. За 100 жилийн хүрээнд бол бид нар бас нэлээдгүй хандив мөнгө босгож бас зохион байгуулалтанд оролцсон. За орооны шоу арга хэмжээнд 100 сая төгрөг өгөх болон одоо бусад ийм хандив арга хэмжээ орсон. Энд болгоныг ямар хүмүүс хандив тусламж өгдөг вэ? Тэгэхээр Улаанбаатар хотод оршин сууж байгаа, бизнес эрхэлж байгаа болон тань төр нийгэмд ажиллаж байгаагаар бизнес эрхэлж байгаа энэ хүмүүс маань энэ хандив өгдөг. Ер нь бол сургуулийн ойгч гэсэн бид одоо өнөөдөр бол энэ үе үеийн одоо төгсөгчдийн тэмцээнийг хийж байгаа. За энэ дээр бол Улаанбаатар хоттойгоо ахад багш нарын нэгдэл бас ивент тэтгэж оролцож байна. За өнөөдрийн тэмцээний шагналын санг бол нутгийн зөвлөл 1 сая төгрөгөөр бас ивент тэтгэж оролцож байгаа. За мөн энэ тэмцээн болж байгаа энэ сургууль бол манай бас Шинэдэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 10 жилийн сургуулиас багшаан гараа эхэлсэн. Манай Баяр Жаргал захирлын сургууль дээр болж байна. Цаашд бол Улаанбаатар хотын Шинэдэр сумын нутгийн зөвлөл нийтдээ бол манай 30 гаруй эрдэмтэн судлаачд байна. За энэ эрдэмтэн судлаачдаараа бол нэг эмгэгтгэл ийм тохимол гаргахаар бэлтгэл ажлыг хийгээд явж байгаа. Тийм ажилтаа байна. Тэгээд мэдээж одоо хандив тусламж
өгөх одоо сургуулийнхаа ойд одоо анги хамт олноор нь анд тусламжих арга хэмжээ зохион байгуулалтаар оролцож байна. За ингээд манай төрлөх сургууль шинэдэр сум бол энэ жил 90 жилийнхэн ойг хийх гэж байна. Ингээд энэ боломжийг ашиглаад одоо төрлөх сургуулийнхаа үе үеийн нийт төгсөгчид өөрийн шавнар бас өөрийнхөө багш нарт бүгдээр нь бүх багш ажиллагчдаа бүгдээрэнд нь 90 жилийн түүхт ойн баярын мэндийг хүргэе. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Алдартан цуутны үлгийн нутаг хавшиг өрөөлтэй. Нэрс соён гэгээр үлгчдийн үлгийн нутаг Хөвсгөл аймгийн Шинэдэр сумын маань сургуулийн түүхт 90 жилийн ажил тохиож байна. За миний бие одоо бас энэ сургуулийн төгсөгчийн хувьд одоо сургуулаараа үнэхээр бахархаж явдаг. Манай сургуулиас одоо жигүүрээ дэлгэсэн хүн бүхэн одоо ажил амьдралынхаа гараанд амжилттай салбар бүрийн тэргүүлэгч болж одоо нутаг усныхаа нарыг өндөр төргөж ингэж сайхан явдагт нь одоо үнэхээр бахархдаг. Ийм учраас одоо нийт сургуулийнхаа үе үеийн эрдэмтэн багш нар, ажилчид, сургууль хүмүүжүүлэгчид, үе үеийн төгсөгч нартаа одоо баярын мэнд хүргэе. Сургуулаараа бахархдаг бид бүхний баяр маш сайхан болж байна. Тэгээд өнөөдөр цэнгэл мөрөн захиралтай Хөвсгөл аймгийн Шинэдэр сумын сургуулийнхан бол үнэхээр нэжгэр сайхан баярлж байна. Та бүхэндээ сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Сургуулийн кабинет. Мэргэжлийн 17 судалгатгууны 22 кабинет, баг боловсролын 10 кабинет, нийт 32 кабинет, 2 биеийн тамирын залтай, октын технологи, лингофон, цахим кабинет, газар зүй, физик, хим физик, иргэний боловсрол зэрэг кабинетууд нь аймгийн жишг кабинет байна. 2006 онд энэхүү сургуулаа төгсөөд бага ангийн багш мэргэжил эзэмшиж ирээд энэ сургуульда бага ангийн багшаар ажилд ороод ингээд тасралтгүй 15 дахь жилдээ ажиллаж байгаа. За ажиллах хугацаанд 3 дахь ангиа даан төгсгөж бага боловсролыг эзэмшүүлээд дунд ангиж хүлээлгэж өгсөн байгаа. За энэ жил дахин 1-р анги авч амжилттай төгсөгчөөд ингээд байж байна. Энэ сургуулаа 2011 онд төгссөн Монгол Улсын боловсролын сургуулийн биеийн тамир эрүүл мэндийн багшийн анги төгсөж ирээд төрлөх сургуультай багшлаад 10 жил болж байна. Биеийн тамирын багш ер нь болно гэж багаасаа мөрөөдөлтэй байсан. Яагаад гэвэл одоо манай анхны багш боксын олон улсын хэмжээний мастер ганцруу багш байсан. Тэгээд багшийн гараад ерөнхийдөө л би багшгээ биеийн тамирын багш болно гэж багаасаа л мөрөөддөг байсан. Тэгээ багш дээрээ бэлтгэл хийгээд саамжуудаа чөлөөт гээд жингийн барилдаанаар яваад багшийнхаа шавн болоод тэгээ одоо өөрөө багшийнхаа залгамжийг аваад шав төрүүлээд ингээд үндсэн төрлөх сургуульда багшлаад явж байгаадаа маш их баяртай байна. За одоо шав маань сая хүүхдийн спортын 8 дугаар их наадмаас хүрэл медаль авлаа. За дахиад нэг шав маань болохоор Монгол Улсын жудо бүхийн тэмцээнд мөнгөн медаль, бас нэг шав маань хүрэл медаль ингээд хос хүрэл медаль, мөнгөн медаль авсан. Бусад шавнар маань одоо аймагта 3 удаа төрүүлсэн. За энэ жил 2025 оны жилийн хугацаанд 10 алт, 9 мөнгө, 24 хүрэл медаль авсан. Ингээ шавнараа харахаар бас балхаж байна. 1981 онд 1-р ангид ороод 1991 онд 10 жилиг дүүргэсэн. 96 онд энэ сургуульд ажилд орж галт жижиг манайчийн ажил хийгээд 2000 оноос хойш жижиг ажил хөсдөг одоо өдгөө хүртэл ажиллаж байна. Сургуулийн байгууллагын амжилт. 2010 онд аймгийн тэргүүний сургууль, 2014 онд аймгийн шилдэг менежменттэй сургууль, 2014 онд аймгийн хүүхдэд ээлтэй сургууль, 2018 онд Хөвсгөл аймгийн хүүхдэд ээлтэй сургуулиар 2 дахь удаа, 2021 онд Монголын нээлттэй нийгэмлэг сангаас зохион байгуулсан олон нийтийн санал асуулгаар элсэлтийн ерхий шалгалтаар ахицтай 100 сургуулийн байгууллагын нэгээр шалгарсан. 2023 онд Хөвсгөл аймгийн их хилээ эрхэмлэгч байгууллагаар шалгарч сургуулийнхаа нэрийг өндөр дөргөж гэгээ татуулсан хамт олон билээ. Мөн тус сургуулийн сурагчид улсын олимпиадын нийт 15 медалийн эзэн болж үүнээс 2010, 11 онуудад багш Дорцрон, буян ундрах нарын бэлтгэсэн сурагч Санчра улсын олимпиадын 3-ын даваанд хошоо алтан медаль хүртэж Хөвсгөлийн Шинэдэр хэмээх сургуулийнхаа нэрийг өндөр дөргөж явна. Мөн Монголын багш нарын дунд зохион байгуулагддаг улсын технологийн олимпиадад 3 хүрэл медаль, 1 тусгай байр эзэлсэн Бадрах багшаараа бахархаж байна. Шавнараас гэж яривал
Дууган шав, Банзарагч, Мянганбаяр, Лавгочор, Пүрвд орж гээд гэх мэт одоо шав нарыг бэлтгэж техник технологи олимпиадад бэлтгэж оруулж байлаа. Энэ дотроос бол Мянганбаяр маань аймгийн 2 удаагийн авраг сурагч, за улсын техник технологи олимпиадын 1 удаагийн авраг сурагч болж байсан. За өөрөө бол ур чадварын уралдаанд одоо бүс, сум, сургуулаа төлөөлөөд одоо аймагт одоо 5-6 удаа оролцож байсан байдгийг. За эндээс одоо аймагтаа оролцоод бол 5 дугаар байр, 3 дугаар байранд орж байсан амжилтуудыг тухайн үедээ гаргаж ирсэн. Тус сургууль нь Эрдмийн ундраа залуу багш нарын клуб, Нандин хэлхээ ахмадын зөвлөл, Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлсэн Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөрийн хүрээнд авиас, ном, багшийн хөгжил, дэд хөтөлбөрүүд хэрэгжиж, хүүхэд нэг бүрийн авиасыг нээх, хөгжүүлэх чиглэлээр Номын сангийн дэргэдэх Солонго клуб, Эрүүл мэндийн клуб, Иргэдийн ирээдүйн сэтгүүлчид клуб, мөн сургуулиараа шатарчин болох хөдөлгөөн өрнөсөн байна. Сайн арга зүй технологи бүтээлч ажиллаараа багш Эрдэнэ Чимэг, Лавга, Саруул Туул, Бямсүрэн, Будчов, Алтан Чимэг, Одон гэрэл нарын бүтээл аймаг бүсэд бүртгэгдсэн багтан амжилт гаргалаа. Багш нарын дунд зохион байгуулагддаг сайн хичээл үйл ажиллагаанд 2016-аас 2025 онуудад эдгэр бүсийн хэмжээнд 4 багш тэргүүн байр, мөн 4 багш 2 дугаар байр, 5 багш 3 дугаар байр тус эзэлсэн бол 2022 онд Монгол хэлний багш Бямсүрэн, нийгмийн ухаан төрлөөр Хөвсгөл аймагт 1 дугаар байр, 2023 онд Монгол хэлний багш Цэрмаа нийгмийн ухааны төрлөөр тусгай байр эзэлсэн амжилтаар 90 жилтэйгээ золгож байна. Манай сургуулиас Бярагийн Чимэд Базрын ширэн дээрээс ахуулаад одоо түүх нийгмийн 30 гаруй эрдэмтэд доктор төрөн гарсан, 20 гаруй ардын болон гавьяатууд төрөн гарсан. За мөн одоо 20 гаруй улсын авраг малчид, улсын авраг тариаланчид бол төрөн гарсан юм сайхан арвин түүхтэй сургууль байна. За мөн төгсөгчдмаас мань одоо дэлхийн 2 удаагийн авраг Бигзийн Мягмарсран, дэлхийн авраг Жигждийн Цэрэм Бата, олон улсын хэмжээний мастер Дандан Базрын Ган Зориг гэх мэт одоо алдартангууд олноороо төрөн гарсан юм сайхан буурал төгтөй сургууль байна. Ингээд төгс сургуулийнхаа 90 жилийн энэ босгон дээр дахин одоо баярын мэндийг өргөн төгсөөлж энэ сургуулаас энэ одоо авшиг шингэсэн энэ сайхан сургуулаас Монгол улсын төв дэлхийн хэмжээнд алдар нэрээ цууратуулсан маш олон одоо төгсөгчд төрөн гарах арна хаа гэдэгт одоо итгэл төс байна. Та бүхэнд баярын мэндийг төсөөлье. Хөвсгөл аймгийн Шинэдэр сумын ерөнхий боловсролын сургуулийн түүхт 90 жилийн өн баяр 2025 оны 7 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд өргөн дэлгэр болж өндөрлөө. Эрдэнэт хайрхны Эрдмийн хөргөөний их түүхэн баярт өдрүүдэд Эрдмийн авшиг шингэсэн түүхэн сургуулиа бахархан хүндэтгэн зарин ирсэн эрдэмтэн мэрэгэн багш нар, үеийн төгсөгчид, уугуул суугуул түмэн олон инкри бяцхан шав нар хүндлэл дүүрэн хуранчуулж энэ гурван наадмаараа дэнч хотойтол дэлгэр сайхан наадаж эрдэм шинжилгээний баг хурал авиаслаг шавнар төгсөгчдийн цагдажгүй их авиас дуу хооронд хөгжлөгдөн юуны бэлэг ухаан сууд эрхэм багш эрдэмтдийнхээ бүтээсэн бүх түүх түүнийг өргөжлүүлэн яваа энэ цагийн эрхэм багш нар сурагчид үеийн төгсөгч шавнарынхан амжилт бүтээл алдар цуугаар бахархсан баярт өдрүүд байлаа. Эрен дамжин эрдэм юуны гэгэн урсгал тасралтгүй ундрааж гайхамшигт он жилүүдийг бүтээсээр эрхэм нандин бүхнийг энэ цагт бид бүхэнд хүргэж өгсөн үе үеийн удирдлагууд багш, ажилтан, алба хаагчид, гэрэл чав нартаа түүхт ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монгон хонхны уйхан ихшигтэй мөнхөд дуурсах алдрын хураатай ширгэшгүй ундрах мөн хэм булаг шинэ өдрийн дунд сургууль минь ээ. Шинэдэр сумын түүхт сургуулийн 90 жил